За 2025 оны 4 сарын 4-ний өдөр чуулганы нэгдсэн уралдаанаар тус хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлцгэсгэд дэмжсэн байна. Тэгээ хэлцгэсгэд дэмжиж эдийн засгийн байнгын орон шилжүүлсэн. За ингэхдээ татвартай холбоотой асуудлуудын төсвийн байнгын орон, эрүүгийн хуультай холбоотой асуудал нь хууль зүйн байнгын орон дүнэлтүүдэд өргөд эдийн засгийн байнгын ороод шилжүүлэх хэрэгтэй байсан. Нэгдүгээр асуудал. За үзэл баримтлалын хүрээнд энэ хуулийг одоо хоёр тусгай зөвшөөрлийг бол хүчингү болгох, одоо хориглох ийм үзэл баримталтаар өргөн баригдсан байдаг. За хилцүүлгийн явцад нэг зөвшөөрөл нэмэхээр орж ирсэн байдаг. Тэгээ нэгдүгээр асуудал болохоор бид нар хэд хэдэн асуудал үүсчихэд байгаа юм. Байнгын орооны эрх асуудлынхаа хүрээнд, эрхлэг асуудлынхаа хүрээнд тухайн хуулийн хилцүүлэг хийх ёстой. Нэгэсэндээ хууль зүйн байнгын ороод эрүүгийн зөрчлийн асуудлууд дээр санал дүгнэлтээ гаргаад тэрэн дээр нэмэлт үүрэгт оруулаад өргөн одоо наашиг өгсдөг байсан. Одоо төсвийн байнгын оролт татвар дээр санал дүгнэлтээ гаргаад өгсөн. Тэгээ нэг өсөндөө одоо байнгын орооны хамрах асуудлын өрөөнд байхгүй асуудал дээр санал дураалт хийгээд ажлын хэсэг байгуулад өнөөдөр ингэ өргөлж байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн анхны хилцүүлэг болон эцсийн хилцүүлгийг тухайн үзэл баримтлалын өрөөнд аль байнгын хороо энэ дээр одоо жишээлбэл санал хураалт хийж явах. Одоо энэ хууль зүйн байнгын орон санал хураалт хийхдээ ороод ирсэн. Алийг нь чуулганд танилцуулах юм. Одоо өнөөдөр бид нар дахиад санал хураалт хийж байна. Энэ бол одоо улсын их хурлд анхных удаа болж байгаа тохиолдол шүү. За тэгээд энэ зөвшөөрөл нэмэх асуудал бол зөвшөөрлийн хуулиар процессын дагуу энэ нийтийн сонсол хийх ёстой. За зөвшөөрлийн зөвлөлөөр орох ёстой. Тэгж ийж засгийн газраас өргөн барих хэрэгтэй. За эсвэл одоо хууль санаачлагч өргөн барих хэрэгтэй. Тэгэхээр энэ процессыг бүгдийг нь алгасаад өнөөдөр ингээд нэг зөвшөөрөл нэмэх асуудал ороод ирж байгаа. Яг би энэ зөвшөөрлийг байх ёстой байх эсгүй гэхээс илүү бид нар нэгдүгээр зөвшөөрлийн хууль бол өөр процессын хууль юм. Энэ процессын дагуу зөвшөөрөл олгон шүү. Энэ процессын дагуу зөвшөөрлийг нэмэн шүү гэд хуульчилсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар дэгийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль ингээд бүх хуулиудаа ингээ хойшин тавьж байгаад ингээ зөвшөөрөл нэмэх асуудлуудыг яриад ороод ирж байгаа юм л да. Спорт бооцоод тоглоом бол онцгой дэглэмэр одоо тухайн салбарын хуулиар онцгой дэглэмэр одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байд. Ихэнх оронд бол дуудлага худалдаа, сонгон шалруулалт, аль эсвэл тендерээр нэмдэг одоо зөвшөөрлийг нь олгодог ийм төрөл. За мөн онцгой татвартай байдаг төрөл. За мөн одоо төрийн онцгой хяналтанд ор явуулдаг үйл ажиллагаа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ салбарын хууль нь байхгүй байхад ингээд ороод ирэхээр яах вэ гэхээр өмнө одоо учир сайжсан мэдж байгаа. Өмнө энэ зөвшөөрлийн хуулийг батлуулж байхад энэ бооцоо тоглоомтой холбоотой асуудал төр салбарын хууль нь орж иртэл нэг зөвшөөрөл олгож болохгүй шүү гэж протокол тусгасан байхад дээд шүүхээс шүүгтж байгаад шүүхийн шийдвэрийн дагуу хэдэн тооны зөвшөөрөл олгосон байдаг. Тэгээ одоо дээд шүүх бол одоо үндсэндээ бидний протоколд байсан юм зөрчөөд өнөөдөр бас яг бидний үе таалах нь бас дахиад нээх гэл явж байгаа байхгүй. Тэгээ миний гормын санал юу вэ гэхээр спорт бооцоотой холбоотой энэ зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулийг манай сайн зураг гишүүн өргөн барихад бэлэн болцсон байсан. Одоо нийтийн сонсголоо чигээд хилцүүлгүүдэд чигээд тэр энэ асуудлыг би нэг 7 хоногор хилцүүлэхийг хойшлуулад тэр хооронд сайн зураг гишүүн хуулиа өргөн бариад тэг хамтруулаад хилцүүлээд явахгүй болвол яг энэ байдлаар явбал бид нар үндсэндээ улсын их хурлын бүр эрэхт халдж байна. Эдийн засгийн байнгын орон бүр эрэхт халдж байна. Олон хуулиудыг зөрчиж одоо энэ хуулийг бид нар цаашаа хилцэх хэсэг нь болтой явж байна гэсэн үг. Тэгээ энэ дээр би та бүхнээс бас дэмжиж өгсөж байна.